Beşin sıcı bıtkısı şireni atsilsin Oğu boğun tohu bir çini doxabotu Harin doğbacı şigidin Ortotsun hava Sırğızın hazve kaç Oyam basın doğan Engaran tut sosun Beybeyne küşün Daldığınga martatsxaç Neg engin kuxtu Tota xavri gudze Bu indirmine. Oi. манай ажлын хөвсгөлийн таагаад ингээд юм хэдийн зэргийн кадастрын багны хэлсэн дээ. Тэгээд бид нар явж байгаа. Би эднэрийг юу яагаад баяуулгаас сар явчаад буугаад ирсэн. Энэ аялыг дуусчихсан. Тэгээд нөгөө ажил руугаа явна. Ажлаараа явж байгаа хамт олон ангийнхантайгаа би байхгүй байхгүй гэдээ ирсэн. Тэгэлгүй яа би чи ангид арга байхгүй. Тэгээд би 4 сард ирээд програмаа хийчихээ зохиог ажлынхаа шийдвэрээс дараагийнхаа тэгээ ингээд нимботай ярилцлага гэрээгээ хийчихээ тэгээ яваад гисэн. Тэгээд өнөөдөр их уултаар ирээ зураг тавин тэгээ чи ирээрээ 10 хагасаас 11 гэхэд бэлэн байна гэсэн манай хоёр цагаа бариад алдаа гараад. Би хоёр дараа. Гэхдээ би ярьсан сая ярьж ирчлээ шүү гэсэн. Тэгсэн агээ ирсэн юм уу гэдэг ирсэн. 50 яваа зүгээр ирээ л гэсэн. Энэ амттай газар нэг хүн аваа яваад байгаа юм байна та. Хамтдаа хамгаалж чадахгүй явж байгаа. Авиргаа гэрчэж явж байгаа тийм үстэй. Бидний удаа ингээд тавшир даваад амжаад тайлаад алжаар иргэн дурсаад залуунаас тэгээд дандаа байхгүй ш. Бага цагтаа байгаагаараа бай гэсэн. Тэгээд Хүн амтны хамгийн гоё үед ойтгүй. Тий, өстой. Жинхэнэ одоо залуучуудын хэлдэг нөгөө арслангийн аамд гараа хийхгүй байх гэдэг нь. Эдгээр 10 жилийн ширээнээс босоод таавынхээ гараас гараад яах вэ гэж яваад ирсэн. Тэгээд би аав юм шиг ах юм шиг энэ чигээр өдөө үлдээ. Хаастаа би яасан хөвшөлтгүй юм бэ? Би хөвшөлтгүй яа тий. Энэ нөгөө мөнхийн залуу omdтой. Насууд тоо. Тэгээд зөв хаад зөв унд сэтгэлгээтэй бай гэж хэлсэн. Зөв энэ зөв яа. Тэгээд бид нар шин дархандаа Дархан дээр. Дараа чор. тэгээд төв амир тэгээд одоо тэгээ 6 цай. Тэгээ ингээд манай заавал манай тэр эвлэн өрийн дараа эвлэн өрийн дараа байхгүй Австралид яваа. Тэгээ дандаа бэлдрийг ингэж яхаа оронд ингээд шилжиж явдаг. Мор уруулахад хадаг дамжидээ. Тэгээд ингээ ээлжлийгээ тэгээд дагдангийн дөгөөд манайгаа дагдангийнхаас ярилцаад илдээд өгөөд хөвсөлд өгөөд хөвсөлдөө бид нар баруун зүүн тайгыг энэ шарын давааг ингээ яваад үзэх ёстой. Бид нар мор ундаг нь мороо унаад юу цаа ундаг нь цаагаа унаад ингээ цаа ундаг нь ингээгээд тэгээ хойдон жил эрдэнтийн дөгөн ингээ ярьчих эдэртэй. Тэрний дараа дарахын дөгөн дарханад манай сургуулийн 40 жилийн яваад тэгэхээр тэр 5 6 анги дөгсөн. Тэрний дараа эдгээр тусна ангийнхаа яг юм байна. Тэгээ гоё болдгийг гоё явж байгаа. Амар гоё. дахны дараа хотынхан гэдэг. Тэгээ дараа хотынхан. Тэгээ дараа ой чорт торн голт байгаа. Манай энэ нэгтэй аваачаад бас сайхан байсан. Тэгээд удмал өргөж. Яг доктор ч мартсан манайх сааж байгаа шүү дээ. Одоо орой хүлээ олтон дээрээс даарч өгөхийг хараа. Арга бол үнэнд дия. Хүн гоё. Аге
штэ 11 бол 11 шүү. 10:38 дэсэн шүү. 와, 타바코 있대는 태가지고. 자. 이렇게 줘야지. Ранги даргасаа. За, сайн ранги даргасаа. Алтны шүлжгүй ирсэн. Улаан шүү. Улаан шүү. Найз тэгээд аян замд сайн явцгаад ирүү. Сайн яваад. Уухайчтай амжилттай зохицуулаад За. бид нартэйгээ ингээд ганцхан та бүхэндээ маш их баярлж байна. Рүүгээ харах хэрэгтэй. Тэгээд чадж байна. Эндээ биш үү? Тэгээд бид хэдийн аялал одоо өнөөдөр сэхтэй эхэлж байна. Тандраа тагчна жаа. Өөрөө. Нараа За тэгээд ангийн дараа эхлээд цагаан сүрнийхаа дээж ингээд дугтаад барай дугтаад хэдүүлээ тэгээ аян зам маань сайхан За баярлалаа. Өсөмж бүтээсэн сайхан Зөндөө сэтгэл гаргаад, зөндөө хөдөлмөр гаргаад хамт олныг ийм сайхан хүлээж авч ирж байгаа танаас баярлалаа. Аа. За. Зураг ганц хоёрын дай миний сакет үү. Хамаг авчмаар байна. Энэс хойш 5 литрээр авна дараа дэш хамаг. Яг болоод ижээ. Та бүхэнд одоо хүн сэтгэлээс хамт олонныхоо өмнөөс талархсан баярлалаа илэрхийлээд Гамбатаа савгэр нартээ. Одоо хамгийн түрүүнд ад жаргал эрүүлэг сайн сайхан бүхнийг өсөөд бүгдөө дүүрэн жаргалтай төвшин амгалан сайхан байхыг өсөө өрөөд амар дараагийн аялал энэс олон газраар их юм үзэж олуулаа цуглаж ирээгүй улсаа ирүүлж энэ бид бүхнийг ингээ хүлээж авахгүй хөдөлмөр гаргаж сэтгэл гаргаж байгаа улсыг хамгийн гол нь хүндэтгээд ирж яхан чухал байгаа байхгүй юу? За баярлалаа ирсэн бүгд талархъя. Тэгтээ шиг над чиг луугараа. нарашка уугараа. Юу давханууд дээр нь багсчихсан. Аюуна шахны бод тахт бүрдээ.
дэвшүүлье. Өнөөдөр хоймор сайхан дотны хүрэлцэн ирж оюутан ахуй цагийн дурсамжаа хамтдаа хүрнэн нэгэн аяллыг эхлүүлж байгаа та бүхэндээ энэ үншийн мэндийг өргөн дэвшүүлье. 1987 онд Даханбатын Политехникийн коллежийн цахилгааны ангид элсэн суралцаж 3 жилийн хамтдаа оюутны дурсамж дүүрэн өнгөрөөж өнөөдрийн энэ хүртэл хамтдаа оюутан ахуй цагийн ан найзын нөхөрлөлөөр нөхөрлөж яваа эрхэм хүндэт та бүхэндээ хоймор сайхан нутаг тухлан саадаж Дахтын хотгоор аялах энэхүү сайхан аялал хүрэлцэн ирсэн дахин танад илэрхийлж байна. Даханбатын коллежийн 38 жилийн дурсамж уулзалтыг ээж өгсөн та бүхнийхээ өмнө эрхэм хүндэт Эрэмчин Нууржахыг урьж байна. Ангийн дарга Эрэмчин Нууржахыг хамаг хамтдаа хүлээн авъя. Орой хүрээсэн тав хүн дөрөвдөн мен хөргий. За манай захиргааны 3 ангийн 38 жилийн уулзалтыг хоймор сайхан нутагт байгаа манай ангийн хамт Алтан цэцэг Нямбо, Савгэрдэн, Амбатар наран маш сайхан зохион байгуулалт маш сэтгэл зүтгэл гаргаад ийм сайхан хүлээж авч байгаа хамт олонныхоо өмнөөс талархаж байна. За тэгээд өнөөдрийн үйл ажиллагаа юм хийж байгаа энэ таанаас баярлалаа. Тэгээд хэлсэн мэдээлэлээ. Тэгээд одоо энэ юугаас дөрөв нөхөртэй анги хамт олноос зурсгалын зүйл гартуулж байна. За хоймор сайхан нутагтаа та бүхнийхээ уулзалтыг сэтгэл зүрхээ гарган одоо эхлүүлэхээр хичээсэн олон сар өдрийг тэмээ та бүхнийхээ энэхүү сайхан аяллыг дурсамж дүүрэн амьдралын нэгэн сайхан хуудас болохыг үлдээж зорьсон эрхэм хүндэт ангийн намд Нямбо Алтан цэцэг та бүхний хүндэтгэн урьж байна. За ингээд Алтан цэцэг штэ эрүүлийн хамгийн сайн бүхний төсөн өрөөж байна. Ангийн хүн сайхан дурсах хадгалж байна. За нэмэр штэ. За ингээд хандаа сайн бүхний ангийн хамт олон энэ хөөж байна. Авралын замбатаа амбахара дитна гартуулж. За баярлалаа. За баярлалаа. Тусах байсан. За баярлалаа. За тав хүнд эрүүлийн сайхан дүүрэн жаргалтай зөвшөөрсөн таашаа намайг сандрахыг чирээрөө энэ өндрийг өргөе. Том их сургууль, том их одоо манай сургууль их нийтийн хүндэтгэл стартапад сорнотоо. Тэгээд тэр олон их сургууль 9 олсон бидний бас хувьцаа бас сайхан юм аа. Өдөрмөр явсан шүү дээ. Улаан дээр одоо тэгээд энэ
Энэ сургуульд ороод сургуулийн хугацаанд бид нар чинь сайхан найз нөхөд явлаа. Хичээл сургуулаа хийлээ. Энэ дундаас амьдралынхаа хай нэгжийг бодлоо. Тэгээд их юм боллоо тийм ээ. Их юм замын тулд өнөөгийн энэ төвшөнд ирлээ. Тэгээ хамгийн их сайхан юм гэвэл яг 10 жил байхад бол хүүхд болохоор бид нар юу ч юм мэддгүй байсан. Тэгээд 10 жил дөнгөж сургууль төгсөөд миний бол хөдөөний хүүхдээс юм чинь очоод тэгээд орчин солигдлоо. Шинэ найз нөхдөд боллоо. Амьдралын энэ давлгаанд өөр хэм мэдэхгүй ингэж явсаар байгаад энэ мэрэгжлийн сургаал бидний цахилгааны мэрэгчлээ болцоолоо. Тэгээ ишүүчний энэ байгууллагч өөрөө илж гэлээр юмурж гэдэг тийм энерги сайтай. Тийм гахам мэрэгч болоод тэр мэрэгчнийг эзэмшиндээ бид бүгд их баяртай юм аа. Тийм бахад явдгийг. Тийм эндээс өгч. Энэ бидний бүгд авахтаа цэнгийн багш ангид орсон тийм. Тэгээ ингэж бид нэг орсон гарсан нийлээд бүгд бид нар 38 хүүхэдтэй байсан юм байна. Тэгээд зэрэгт явлаа гэж ирлээ 38 хүүхэд сууч ингэж ирсэн байна. Тэгээ энэ хүмүүс чинь нөгөө нэг сургуулиа төгсөөд ингэж ажил амьдралын зам мөр бөгөөд ингэж явж байгаа хугацаанд бүгдээрээ л одоо ингэж эрчим хүчтэй ажиллаад эрчим хүчний тэргүүний ажил хийх юм болсон тийм. Зөвхөн инженерүүд байна. Тэгээд бидний дундаас төрсөн бас гавьяатууд байна. Сайн нэр хүндтэй явж байгаа хүмүүс зөндөө байна. Тэр дундаас нэг хайлт дуурсыг та нар өргөжлүүдэд цааш нь яриараа заа юу. Тэгээд энэ нүүн гавьяат ямар нэг юм ч баярлалаа. Тэгээ одоо энэ цаатлах нь болохоор ингээд зөвлөх хэрэгтэй. Тэгээ одоо ингээд алтан гац одоо бүгдээр ирсэн хүчээр ажиллаа. Надад тэтгүүртэй гараад үргэлжлүүлээд ингээд хүн ярьчаа. Тэгээ одоо миний бодлоор одоо хэдүүлээ нэг юу ярьчих. Сингээ огш маань бидний дунд байсан хин оюун бат насан жаргал Амбатар гэж энэ хүүхдүүдтэй энэ тэнгэрт дэвсэн байгаа шүү дээ. Тэгээд нэг хэдүүлээ ганц минут болчихгүй. Өөрсдөө эмхтэй багт бидний тэнгэрээс харж байгаа багтай. Хатаргандаа сайн хүн үсээ өрөөг өөртөө ачаагүй шүү. Яг бас 90 цаатаа ингэ хадаад хийлээ. Яг л одоо бидний одоо ангийн дарга байсан. Одоо сүүлийн багшаа байна бүгд. Амьдралын даргаараа явж шээ. Хандаа сайн сайтай бисээ.
Баахан сагийнхаа дурсамжийг бас хуваалцаж. За бид бүхэн бол 1987 оноос 84-өөс онд намар Дархан хотын политехникумын сургуульд оролцоод тэгээ бид хоёр одоо баруун хараад хар март шаргал мартад юу шарын голын хар мартад хадлангийн барьгээдэд байлаа. Тэгээд бид яг хамтаа олон болоод хар мартын хадланд гараад хадлан агаар саадалтай үед бид нэр баруун хараатыг яриад баруун хараагийн малчтын өдөг хөрзөнгийг ухаад тэгээд хоолныхоо өрийг төлөөд амьдрахаа ирэхэд бид нөө тэгээ сургуулиас намрын ажил дуусгаад буухад яг доотлын хүүхэд сая 200 дээдлэн сая 8-900 мянган төгрөгийн цалиа хоолныхоо өрийг төлчөөд тэгэж авчижсэн. Тэгээд 10 жил төгсөөд очсон 8 дугаар ангид өгсөн жоохон хүүхдүүд ирсэн. Тэгээ яг бүгдийн тэгээд өөрийнхөө дүү шиг төрсөн шиг байгаад тэгээ ямар ч байсан ажил үр дүнтэй сайн байгаа сургууль ангидаа ороод Бадан битээр нэг анги сахилгааны нэг ангид ороод тэгээд хамт олонны юугаар дэмжлэгээр би ангийн дарга болоод тэгээд манай ангийнх нэг одоо бүгд эрүүл энх сайн сайхан байгаа цугаараа төгссөн. Ямар нэгэн асуудал байгаагүй төгсөө тэгээд түүнээс хойш бүгд чиглэлийнхээ мэрэгчлэрээ ажиллаад сайн сайхан амьдраад хөдөлмөрлөөд ороогийн зам ясаар мөнгө хүсэг үтсэн наснаар энэ янз бүрийн юм өссөн бол нөхдөө 5-6 нөхөд байдаг. Тэгээ яг сайхан байна. Эднэрт илүү дутуу тийм буруу зүрх байхгүй бид бүхэн тэгээ болж үтгэхээрээ байга дэмдэмээрээ дээс ирчээрээ гээд өдөө хүртэл ийм сайхан байна. Тэгээ бүгд одоо гавьяа зүтгэлдийнхээ амралтанд ороод бүгд хөдөлмөрөө өнлүүлээ цугаараа хөдөлмөрийн гавьяаны улаан төгөө одоо алтан гадаа сүх төрийн дээд шагналууд юунуудыг мэрэгчлээ сайн ажиллаж ингэж сайхан амьдарч яваа. Одоо ачсэнэрээ үзээд ингэ тунх сайхан л орон нутгата байгаа газар байнга хоорондоо холбоотой яриа хөрөөтэй уулзаантай суглаантай тэгээд ийм ажиргалтай явдаг. Энэ бүхэндээ би бас баярлж баясаж явдаг. Манай нөхдүүд бол тийм яах юм байхгүй. Тэгээ ингийн ерөөсөө бүгд нэг л хүн шиг байдаг. Багасаа л ерөөсөө капитан гээл тэгэл надаар явуулсан. Би капитанаараа өглөөд цэхлэн нэг анги тэгээд ийм сайхан цаг хугацаа ингээд дороо яваад өгхийн тэгээд настай өө эмээ болоод ингээд арч гавьяатай сайхан л байна. За тэгээд энэ ингээд энэ өдөр ангийнхантайгаа энэ сайхан амралтанд ирж амарч ангийнхаа хүүхдүүдийн 4 хүүхдээ урилгаар хөвсгөл нутагтаа ирж амарч байгаадаа маш их баяртай байна. Тэгээд аль 84 оноос 87 онд Дархан хотын политехникумын захилгааны 1-р ангид орж суралцж ирсэн бид нар. Тэгээд ангиараа аягүй сайхан коллективтэй. Бусад ангиуд бол манай ангид атаархдаг. Манай ангил ганцаархан айгүй гоё ингэж нийлж айгүй гоё ингэж явдаг. Тэгээ багш минь чүч багш маань их сайхан хүн байсан. Тэгээ бид бүгдийг их гоё болгож өгсөн. Багштай амар баярлж явдаг. Манай ангийнхан ч ер нь их гоёо. Тэгэл манай капитан юу гэж хэлнэ тэгэл явдаг. Их гоё ангил та. Бусад ангиасаа. Үгүй загнахгүй зүгээр шүү дээ. Баргалж л өөрөөсөө загнал явна шүү дээ. Манай капитан ч айгүй зөөлөх шүү дээ. Тэгэл үгэнд нь ороод бид нар тгийгээл дэмжээл айгүй гоё явдаг. Стой гоё. Ер нь ингээ босод ангид манайх аах байхгүй. Тэгэхэд В энтер чинь манад баргалж татаар танаа ямар их нийлдэг юм бэ гэдэг айгүй гоё. Гоё шүү дээ манай ангийнхаа стой гоё. Тэгээ энэ дөрвөн маань 4 хүүхдээдэг хөвсгөл нутагт тэгээд бидрийг ураад одоо тэгээд нэг үзэж хараагүй айгүй гоё Монголын том юулахад байдаг гэсэн. Тэгээ одоо тэрийг үзгээл одоо ингээл баярлалаа ингээл явж шít. Өнөөдөр Дарханы политехникумын 87 оны төгсөлтөөр хамт олон маань одоо энэ хөвсгөл сайхан нутагт ирээд 4 сайхан найзгаа урилгаар өнөөдөр сайхан жаргаж чингэж баярлаж байна. Тэгээ манайхан бүх сая өөрсдөө өгөх хайцсан. Найзуудаа бүгд авчраад дээрээ саруулсан ажил үйлс амьдрал жаргалтай байхыг хүсэж байна. Сайхан олон одоо мэрэгчлээ үнж явж тийм ээ алдар гавьяаг бүртгэж Монгол улсынхаа үндсэн хөрөн бүрт өөрсдийнхөө сурч мэдсэнийг түгээж амжилттай ажиллаж яваа та бүхнээрээ бид бүхэн ч бахархаж байна шүү. За ингээд олон сайхан хүмүүсийг амьдрал ахуйд нь сургаж, зөвлөвж, чиглүүлж, дэмжиж одоо хатгаж ажилладаг намбагчтай маш их баярлалаа. Ингээд таны минь ажил үйлс өрнөө өөдөө байж юу сансан 9 цагаан хөслөн сэтгэлчлэн хийж яхахын үлзийтэй өрөөлийг анги хамтлагынхын өмнө
найзуудаас нь за мөн дүүнраас нь ажлын хамт аргагч нараас нь дэвшүүлж байгаа хүлээн авнаа. Манай Ямбуу эгч маань тийм болгон сүлтэй хүнд ээлтэй ийм мундаг эмэгтэй шүү гэж хэлмээр байна. Үнэхээр гоё. Одоо хилээд дахичуд бүр зүйлж хэлэгч гоё болтгүй шүү дээ. Яг ингэж. Сая ингэж орж ирэнгүүт их гоё ингэж хөгжим явгууд ингэж аюу огшиж байгаа байхгүй яг нэг гоё хөгжим явдаг шүү дээ. Хоолой зангирсан шүү сая. За миний хувьд болохоор яг төгсөж очиод оюутны анхны намар одоо хантайгаа тий танилцаа. Эхлээд танилцсан шүү. Бид нар ингэж нэг 30 машины дээр суугаад явлаа. Тэгээд намрын ажилд явлаа. Тэгээд баруун хараа сангийн аж ахуйн нэг хадлангийн барьгаад бид нар ингээд анх 23-аа очлоо. Тэрэн дотор болохоор 10 дугаар анги төгссөн нэг 13 10 дугаар анги төгссөн 7 8 тэгээд одоо энэ тэндээс ирсэн нэг 17 8 нийт нэг 23 хүүхэд ингээд бид нар ажилд очлоо. Тэгээд анхны ажилд очлоо юу ч ижил хүн загнуулж илээ. Бид нар тэгээд 3 эмэгтэй очиж тоогооч боллоо. Тэгээ энэ олон хүний хоолыг юм идэхгүй дэндээ загнуулсан. Загнуулсан хоол амтгүй илээгээд ялангуяа нөхөртөө загнуул юм да. За тэгээ ингээд тийм анх удаа очиж мэдгүй юм чи манай нөхөр бол Улаанбаатар хотоос очсон. Би болохоор захнаас юм их голдог юм байна гэж. Тэгээд ингээ хоол хийгсэн чинь тэр олон хүний хоолыг амьдралаа гэж үзег юм чи одоо шорогдуулна, сулдуулна, шүлгүү болгоно гэл нэг яг л мартагдчихгүй намрын үйл ажиллагаа яг л тэр процесс явагдж байлаа. Тэгэл ингээ явж байсан бид нар 90 хоног яг хадлан дээр ажилласан. Тэгээд одоо яг ингээл бид нар ч ингээд танилцаал ингээд айгүй гоё бие биенийг ойлгоод ирсэн. Тэгээд хантайгаа танилцсан. Тэгээд бид тэр ер нь намрын ажил байхад ерөнхийдөө тийм дотн ер нь бол ингээд танилцаа айгүй гоё болсон. Тэгээд яг сургуульд ороод 9 сарын 1-нд бид тэр ингээд хоёулахнаа ингээд эмэгтэй эрэгтэйсэн манайхаа хахаад энэ ямар даврцаа хүн бэ те бүгдээрээ эрэгтэй эрэгтэйгээр эмэгтэйрээ гэл. Тэгээд бид тэр чинь нөгөө 90 хоног суудсан мэлээ шүү дээ. Ажил тэгээд ингээд ангидоор ширээндээ сууд. Тэгээд ингээд бид тэр ингээд одоо ингээд 31 жил 41 жил бид тэр хамт амьдарч байна. Хоёулаа 2 хүүхэдтэй, 7 ачтай. Бид тэр хоёулаа Улаанбаатар цахилгаан шугам сүлжээнд хойрлогдсон. Тэнд манай хань бол 41 жил. Би нийслэлийн хотын цахилгаанд ажилладаг байсан. Нийслэлийн хөрөнгө оруулалтад ахлах инженер хийжсэн. Тэгээ ер нь бол эрчим хүчний мэрэгчлэлтэй инженерүүд бид тэр хоёулаа одоо яг төрийн дээш шагнал хоёулаа алтан газарт одонтой хоёулаа хөдөлмөрийн гавьяаны улаан тэгээ одонтой ер нь Монгол улсын зөвлөх инженер одоо хоёулаа тэгээ одоо тэтгэврдээ гарчаад хоёулаа бас зөвлөхөөр ажиллаж байгаа. Тэгээ ийм гоё дурсамжтай ер нь амьдралыг ингэж өнгөрөөд дурсамж бүтээсэн байгаа. Тэгээ өнөөдрийн хувьд болохоор ингээ ангийнхантайгаа уулзаад үнэхээр nice, үнэхээр аж аргалтай байна. Тэгээ ингээд ер нь цааш ангийнхнагаа уурхад өшөө ингээ бид нар дээр ингээ нэмэгдээд өшөө олуулаа болоод өшөө олон жил цөмөрөө аж жаргалтай бие бинийгээ ойлгосон гоё дурсамж бүтээсэн аяллуудыг зохион байгуулахыг хүсэж байгаа. Та нартай хайртай шүү. Шүүс. Ваа. Манай алтан сүхийгээд талаар би ярмаар байна. Манай алтан сүх бол Дархан хотын уугуул хүүхэд. За тэгээ манай ингээд маш цэмцгэр, маш цэвэрхэн бас манай хөвгүүдийн бие авч явах гоё ихэмсэг байдаг манай алтан сүх биднэрт үлгэрэлдэг байсан. За би бол Улаанбаатар хотоос очсон. За тэгээ манай алтан сүх бол маш авьяастай. Одоо бол дизайнер одоо уран бүтээл хийж байгаа. Одоо хот байгууллагын дизайнерыг маш тогтцолтой ажлыг маш сайхан хийдэг. Ийм хүн байгаамаа. Би алтан сүхээрээ барахж байна. Манай энэ найз бол бас нөгөө юу нисхон загвар зохион бүтээх. Загвар зохион бүтээх
бат ийм авьяастай ажиллах хайжгаар хийдэг. Уралдаан тэмцээнд ажилладаг мундаг гоё онгоцууд бүтээсэн байгаа. Тэгээ бид нэр дарханд очихоор тэр онгоцондоо суулгаж нисгэнэгсэн байгаа. Тэгээ одоо бид нар чинснэ. Одоо бид нар бол механик инженерийн мэрэгжилтэй инженер багш. Олон жил Дархны политехникумд нөгөө түүхийн номон дээр бол 37 жил ажилласан байт юм билээ. За тэгээ бид нар бол хамгийн сүүлийн төгсөлт нь Батхан шавнарнд байсан. Биднийг төгсгөөд тэгээд ичүүртэй гарсан байгаа манай багш. За тэгээд 2-3 жилийн дараагаар манай багш маань тэнгэр талж бурхан болсон. Гэхдээ биднээс бол маш их энгийн, даруухан, гоё инээсэн нэг юм гоё том цүнх барьсан. Аав шиг өнөө. Тэгээд биднээс энэ тэндээс орон нутгаас ирсэн янз бүрийн одоо аймаг сумаас ирсэн анх удаа амьдрал төлөө тавьж байгаа энэ улсуудыг гартаж аваад бидний амьдралын асар их юмыг сургаж бас амьдралын хөлд тавиулсан одоо ийм л хүнэлтэй маш их ачаал яваатай. Бид нар бол байнга давсаж бодож явдгийн. Тэгээ одоо эхнэр нь бол амьд байдаг. Бид нар сая 85 жилийн Тархан хотын политехникумын 85 жилийн аваагаар бид нар цуглахад эхнэрийг хүлээж авч бид нар бас цуг эхнэрт нь баяр талархлаа илэрхийлж байсан. Ийм сайхан дурсамжтай тий. Багшгаа бол байнга давсаж явдаг. Манайхан бол бүгд өнөөдөр өчигдөр хүртэл яриа тий. Манай багш нэг цалин бууглаар спед бууглаар цүнхэн ингээд түнтийжээд мэдээ бас их гэдин тий. Залуу малын багш мөнгө тэгээд гисэл мэсэл тассан бол бас имлээс юу яаш тэ тий. Сахилгын арга хэмжээ эдэрт бол нэлээ хойно авах гэдэг хөгжилтэй явдал гарна л та. Бэлэн мөнгө ингээд өгдөг байсан шүү дээ. Стипен цалин. Багш нарт нь өгч чинь. Багш нарт нь цалингийн өгч чинь. Нөгөө стипендийн мөнгийг. Тэгээд нэгдүгээр курс нь бол 180 мянган цаас. Хоёрдугаар курст орох юм бол курсын нэмэгд 20 мянган төгрөг нэмэг 20 төгрөг нэмэгдээ явчихна. За онц Сүхбаатарын нэрмжит цалин идэрх юм бол 50. За 380 төгсгөл болон 380 төгрөгийн цалин идэртэй байдаг байсан. Баяа оюутнууд. Тэр нь бол ямар ч эс өснөг болгон тий. Тэгэл яах тий. Баясаа үнээр мундаг. Тэгээд дарханд бол тэгээд ихэнх нь дотор байрээс. Дотор байрны Цэдэн Дамбаа гэж амар багш байлаа. Мундаг ухаантай, мундаг ой сайтай хүн. Нэг хүүхдийг одоо ингээл орон нутгаар нэг чэйжлэл авсан бол тэрний тэргээл овг нэрээр нь сурга нутаг усаар нь тэгээд аав ээж ах トゥ төрөл садангаар нь ургаар нь дуудана. Хэрвээ буруу юм ийгээд тэгээд хоолнд ингээд жагсаж орно манайх Дархны политехникум чинь хагас сэргийн зохион байгуулалттай. Ерөөсөө өглөө орой дотор байр бол бүр тэрэнд дотор байрны захирлал та Цэдэн Дамбаа гэдэг. Тэгээд тэр бол бид нар ингээд өглөө орой тоо хийн. 9 цагаас хойш хоцорч ороод нэг 2-3 удаа хоцрох юм бол за чи гадуур боломжтой юм байна амьдрал гадуураа амьдрал гэдэг хөөгө гарах чинь. Ард нь бол ойцолж байгаа ус зөндөө байгаа шүү дээ байранд орох гээд. Тиймэрхүү. Тэгээд бол хоолнд ингээ ойцрлоо загсан тий. Тэгээ хамгийн гоё нь хоолнд ойцрлоо захад нэг анги хүүхэд одоо нэг ангийнхаа хүүхдийг урдуур оруулчих гэж шүү дээ тий. Нэг 300-400 хүмүүс чи өглөө өдөр 3 удаа хоолнд орно шүү дээ. Оюутны байрны хоолнд. Тэгэхээр зөв нөгөөдхөө оруулчих юм бол хоёулынгийн нэр устан дууж гаргаад хамгийн ард гарах чинь хоёулын оруулсан орсон хоёр. Тийм л байсан. Тийм дэгтэй. Тэгээ ногоон ийм нэг хүүхдийн тэр үед нэг ногоон сэлэн байдаг гэсэн пиавар. Тэрүүгээр бол эмхтэй эрэхтэйг оруулах. Амар аа. Тийм байлаа. Сайхан гой дурсамж бүтээх. Одоо сайхан дурсаж ярьлаа. За баярлаа. За сайхан хоймор сайхан нутагтаа ирээд найз нөхд маань дутны сайхнаар хүлээж аваад өшөө сайхан үйлчлэгээний байгууллагаар үйлчлүүлээд энэ сайхан хүлээн авалтын минь хурцлж чимэж өгч байгаа та бүхэндээ бас аяг их баярлалаа.
Тэгээд дахин одоо уулзалтын маань хүрээлэл өшөө нэмэгд манай энэ чинь айгүй олон байгаа. Айгүй олон сайхан манайхан айгүй сайхан явцгааж байгаа. Тийм. Ерөнхийдөө бол айгүй хаа тэгээд яалтчгүй одоо энэ хувийн жижиг сажиг ач зээмээ гэдэг жижигэн шалтгаанаас тэгээд ажил төрөл нэтрэгээд зарим нь ч одоо гадаад дотоодод байна. Нэг туул муул манаас нь буйны ажил тэгээд янз бүрийн шалтгаанаар яг тал хувь нь ирсэнгүй. Тэгээд тал нь ирлээ гэхэд бас сайхан байна бид нэр. Тэгээд байгаа энэ сайхан цаг хугацаагаа өөрсөндөө тохируулаад маш сайхан хөгжилтэй жаргалтай цаг мөчиг өнгөрөө дурсамжтай. Тийм ийм цаг хугацаа бидэнд эргэж олдохгүй хэлээд шүү дээ. За. Тийм. Та нартай баярлалаа. Өнөөдөр би төрсөн өдөр болцоод
Баярлж байна. Яг оюутан хав цагтаа ирээд очсон юм шиг байна. Би болохоор яг эрчим хүчний салбарт 28 жил ажилласан. Эсвэл чи мажороос ахуулаад эсвэл чи инженер хүртэл ажилласан. 28 жил. Тэгээд өөрийнхөө авьяасыг нээгээд Монгол улсын энерги багшлалтаас ажиллаж шагаад байдлаа Европын 11 орноор аялах эрх хэмжээр яваад одоо бүтээд ирсэн. Яг энерги чиглэлээр бол бас дээгүүр ажиллаад шалгаа явуулж байгаа. Тэгээд энергийн чиглэлээс гадна тухайн чиглэлүүд ажиллагаа, мөн эмчилгээний чиглэлүүд ажиллагаа явуулдаг. Монголд анхудаа онцлог хэмжээ ийм ажил эхлүүлээд байгаа. Одоо яваад бол хүнийг стар ийм чиглэлээр ажиллах гэхүүл явна гэж бодож байгаа. Миний үйл ажиллагааг дэмжиж Монгол ургалтын зурхаачдын гавьяа зурхаач гэсэн шагналаар цагаан сарын өмнөх шагнагдсан. Тэгээд энэ шагналаа бас баярлж байгаа. Бас артууд бас угаас миний бас үүсгийн шагналаа болж. Тэгээд найдвартай маш баярлалаа. Бас сайхан хүчтэй сайхан байна. Үнэхээр тансаг байна. Дахин одоо бүр улам бэлгэр сайхан уулзах ерөөлөг дэвшүүлээ. Бидний хамгийн гоё нь бол юу гэхээр намрын ажил, оюутны ажил, зуны ажил гэдэг бол бидний амьдралыг хадгалж жинхэнэ хэрвээ гэдгийг таньдаг, сэтгэлээсээ энийгээ таньдаг тийм орныг олдог тийм тайхан хөдөлмөр зурдаг бас тийм их алтан үе байлаа л та. Одоо бид нар бол яг тэр амьдрал дээрээс ажил хийж сурна, гэр орноос аваад явж хөлсөж бас ядаж ингээд сурдаг, даагч намар 10 сая 20 хүртэл чинь анхны тастараа болгоод онцлогоо ороод тэгээд ирдэг. Тэгээд дараа цалиа аваа. Намрын ажлын зайдаа зүтгэж юм бас сэтэргээ аваа. Тэгээд багтсан байгаа. Тэгээд бидний оюутнууд замруу бас студент гэж баян авдаг. За тиймээ манай цалин байсан. Тэгээд хөөдөө бидний Дөрөвдүн аяг авчихсан. Ийгээ тоглосон. Би махсан юу байсан. Ямар айхтай. Өнөөдөр шаардлага дуусгаас байна. Ахна гэж хэлсэн энэ хамгийн жижиг ерөөсөө бүгдийн төлөө бидний одоо хүмүүжүүл бидний бие яаж авчих вэ? За хичээл сурвалж юм сурахын төлөө бүх багш нар яаж хийсэн ерөөсөө хэлээд байна. Дахиад байна. Манай хава бас захиалмаар бидний бодол хамгийн их юу зорилгосон хамгийн их гол мэдлэг заа тэгээд маш өндөр шаардлагатай бидний ерөөс маш олон буцааж юу нэг юмыг бүр ойлгоход нь явуулж байгаа. Тэр тэрний хас бүр сураар бидний бүгд
왜 나는 시간에 양식을 잡고 있다. 이들이 가을에 지금 한비 요가 그래 한번 지내기 있을 때 장갑 때 그다 마음가지. 맞다. 맞아. 그거 그때 애들 갔을 때 그 여기 제일 크고 계시죠. 지수. 무슨 때가 저랑 되게 있지 만나갔다는 다른 애도 왔을 때 무슨 시스템이 있었어. 그 시스템 만나 갔다 왔어. 지하하라 지지대 있고요. 아주 좋은 게 되게 좋다는 소리 듣면서 이제 모습을 사이로 이거 되게 덤마시오다 나가서 여웠어. 그게 대체적으로 그게 말고 저 화서 저지 있지. 그것도 근데 뭔가 요새 있어. 목티들도 우리 서서히도 밑으로 올줄 때는 나중에 버틸 수 있는 가스가 비피고도 내는 배우도 보다 이라서 넥스트나 오바마티 주행이 소버티 독수 있지 못해 밑에 차트라가지고 티크스 비교가 힘들었고요. 아무도 생이 속지 시스템이 눈치 대회 거의 어서 시스템이야. 대회는 근데 신체적으로 근데 이때가 없다 이게 배쳤던 신체적으로 배웠다 이렇게 있지 사람 배 이미 오늘 거의 없은 게 있었다고 와서 없었다고 내가 없어. 그때는 예를 들기 혹시 아스차가 산세하는 혹시 예를 배울 복용법이 어디서 좋다는 여기 있는 기절에 한기 바깥으로 저기 길게 자서죠. 우측으로 오르르가 있잖아. 아무도 다 이미 친구 길게 자서죠. 그다가 민들이 아이로 와서 박스에 끼쇼. 그래? 그때 이거를 아다가 나사 애기기 넣다 나선다가 아비나 가고 있습니다. 진짜 유튜브 스타일로 되기로 유튜브에 다섯 번째 사람 거예요. 그래도 뭐나 봐야까 이때로 일스타운가 다음 때문에 나도 벌써 있을 이런 우리 요소이죠. 우리들이 나도 생각하는 거지. 기획을 해서 우리가 직접 만약 내가 일진 딱 나도 이렇게 이제 진짜 지루에 막 하지 않겠어. The power of time.
баярлж байна. Гэхдээ их уурын яагаад тэгэхээр би нөгөө Монгол Улсын авиач чинь импортын дуучин импорт дуучин ялтаг хүчин дуурлаж байсан. Ямар гоё. Хүчин дуурлаж. Манай Сэжаам мөрт ой. Сайхан хотын хөөрхөн харахуудаа сайн байна уу? Тэрээр говийн дэмэчин бүсгүй би сайн байна. Намар та манай нутагт навтай хамт ирсэн юм уу? Сэрс сарам богдуу сэрүүл болоо байна. Өөрөө та өчигчөөд өндөр шиг дуугаа явчаад шуу бүхэнд үгдээгаад шуудан бүрийн цэхэд агаад нэглийн араас санаа тавихгүй нэр та намарчин чадлаа. Уншаад баймаар таны зэхлүүд ууцхын заяа өгөөч гэжээ. Ууцхын заяа өгөөч Улаанбаатар ирээд гэжээ. Сэрс сарам богдоо сэтгэл үеийн аяа гэж хомор таныг бэлгий болоод хот хатуулсан. Онгоц бодсон миний царай юм гэсэн. Тэгээд хүмүүсийн хаалт бүрбоо. Тэгээд хөсгөл нутгийн хаан дөрөв цаахан ангийн охид хүүгүүдийн урлагийн хүлээн аваад ирсэн та бүхэнд маш их баярлж байна. За энэ урлагийн хүлээнээ ирээгүй найзууд нь ирсэн гэж бодоод та бүхэн байгааг олж байна. За ингээд маргааш алаг эрдэнэ суманд амьдардаг 5 эрдэнэ маань тоомын даваан дээр өөрөө хувь зүгөөсөө дайрна. Хорхог баазар хонь ямаа дас. За тэгээд цаанаас өмнө тасгаар амбатманы хөвгөр өдөр автаа тавыг гэсэн бичээр за хол газараас ирээд яг тэнд бүх юм зохион байгуулалт байж гэн аюул дээр яаж чөлөө өгсөн. Ингээд та нар миний хоёр сайхан ирчүүд хангаа номер шиг хоёр сайхан арын дагаад тэнд ингээд аялуулаад тойруулаад за хатаад ингээд бид 29-нд ирнэ. Рафтын хатгаар ингээд 20 цаадыг хангаар бүх юм сайхныг үзүүлээ. I've been lonely too long.
ирсэн найзуудаа баярлалаа. Бүгдээрэнд нь баяр хүргэе, амжилт хүсье. Төв талбай дээр ангийнхантайгаа зураг авах болж байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Одоо бид нар жил болгоо ингээд нэг уулзалт зохион байгуулалт энэ одоо 3 дахь уулзалт байгаа. Тэгээ одоо бид нар тайгын нутаг руу гарах гэж байна. Үнэхээр сайхан байна. Та бүхэндээ аж аргал, эрүүл энх, сайн сайхан бүхний хүсээрэй. Аялал гоё дурсан дүүрэн бүтээх болно бид нар. Баярлалаа. За дархтын 13 аваад ирсэн би. За. Намайг аваад. Улаасан. Улаасан. Манайх мөчиг үү. Сами мөчиг. Окей бай. 차보건 사간 넣을 때 차보건 쉬고 내 소민이 찌기려 진짜 주고 싶습니다. Эмээгөө аччихчаа одоо энэ чинь нэг айл нөхөж шүү дээ ирдэг барьчих. Тэдний юу чи эндээс нүнгээ тоо морио онуулчих явах чинь. Морио гинэ. Цагаан онуулчих. Энэ айл ингээд цаана ирээд энэ нэг хотод хүүхч ухтад намраа хүүхч ухтад авах гэсэн цаана. Тэг ачаал. хамгийн идэл юм ачааных юм тий. Энэ эмээлтэй нь бол ундааных тий. Тэгээ сул тавьд барьж авах барьдаг бол Том жинтэй хүмүүс яах вэ? Чигээр хажууд нь хүн байх хэрэгтэй. Нара энийг бүр золцохыг хараа. Яасан өөр би дараа. Гүчи унахгүй юу? Очихгүй. Энийг хараа. Энийг хараа. Энэ бол манай одоо Улаанбаатарт бол памперснаас гараагүй хөвч шүү дээ. Тэгэд харж гинөө. Ёо хөөх юм аяас. Хэднээс тайл? Это Улаанбаатарт бол энэ чинь памперснаас гараагүй хөвч. Тэгэд харж гинөө. 3 настай. Нөгөө нэг жижиг хаана тэр байна. Бас хийвлээ хараа тэр хоолунд юм аа бие дагаа юм. А? Одоо ингээд одоо 40 км явчих уу? Комо борох юм аа. Яа.
Хотоос бүх ачаага нэг соморхоо нөгөөс ингээд өвлөгөө бэлтгэлээ хангаж. Газын билетик. Ой. Юу байна? Хэлээрэй. 2 цогонд юу байгаа? Өшөө. Иннара. Одоо эдгээр ингээд явчих уу? Иннара. Нохоо нараа. Аван дээр юм татлаа. Тэгвээ яа гэдэг чи явсан Монгол явсан байл. Согтоо аван дээр гаж. Одоо даваад авчих шүү дээ. Даваа. Хоёрт сар би чи даваа одоо давхад ороос нь. Тэр даван дээр очиж юм уу? Биш даваа дээр яах вэ? Чи өнөөдөр эко гэдээс яаваа гэнэ. Даваа авч юу юм шүү. Эко л Загнаа. экогоос гадна. Чи эко гэдээс хаана вэ? Бас ятг яана. Одоо энэ удаагийн дундуур өсөд бүр тэр даваагаа давна шүү дээ. Тэ?
38 жилийн дараа политехник коммент өгсөн хамтгаа уулзаад өөрийнхөө цагаан нуусан мэрэгжил төмсөн нутгаараа илуулад өнөөдөр ингээд манай аяллаа хугацаа өндөрлөж байна. Тэгээд ангийнхаа бүх нөхдүүд, нас нөхдүүдтэй эрүүлийн хамгийн сайн хүнийг хүсэн өрөөд дараа дахин уулзж явахын үлцэтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Аялал үнэхээр сайхан байлаа. Одоо зохион байгуулсан дөрөвдөө үнэхээр их баярлалаа. Явсан газар болгон үнэхээр сэтгэл хангамж 100%, 200%. Ер нь бүгдээрээ ажиргалыг мэдэрч явсан бид нар. Тэгээ үнэхээр яг тэр 90 жилийн бүх цаашаа яваад өглөө яг харьдаг сардаг руугаа гарахсан чинь бороо ороод бид нарыг жоохон төгшөөсөн. Тэгээд бид нар ерөөсөө зорьсон зорилготоос өнч байна гэж манай эдэн залуучууд нөгөө хоёр жолоочтой очив бид улаан ерөөс үгүй бид улаан өрөөнд явахгүй заавал дөрсөн газар очино гэдэг. Тэгсэн чинь манай нөгөө нутгийн Ганбат гэдэг залуу байгаа шүү дээ сүүлдэрсэн. Тэр өнөөдөр давнаа өнөөдөр ямар ч асуудал танаа маргааш удлаа шүү гэдэг. Тэгээд бид нар дөрвөлөд гарсан. Үнээр гоё хямар нутгийн хямар нь болсон тий. Харьдаг сардгийн явууд үнээр гайхамшиг байлээ. Тэрийг бүгдийг хараад тэр явган одоо ямар боломжоор зураг хөргөө авуулаад овондоо мөргөөд тэгээд сах эрсдгээсээ өнөр та нартай баярлалаа. Бидний энэ одоо 5 шөн 6 өдрийн дурсамж аяллыг ингээ хайлсан дээр зурган дээр болгож амьдруулж өгсөн та хоёртай баярлалаа. Цаашдынх нь ажил хөдөлмөр дөшөө их амжилт хүсье. Өшөөдгээ бас ингээ уулзалт хахаа гэж найдаж байна. Баярлалаа. Гонгийн гоё модод ургацсан цэцэг навчин наалгалсан 20 сардгийн тэргүүгээр сүрдмаар их гоё маш их хэрчмнэрийг авсан сайхан дуурайд ирлээ. Бүх хүмүүстээ баярлалаа. Ажирсан сайхан үсээ. Эдэн сайхан найзууд бүгдийг дагуулад ирсэн. Би өөрөө хөвсгөлийн хүүхэд байжсэн чинь завин дээр суух айгуух айдаг. Сууж үзээгүй заяа. Тэгээд хөслийн хадан дээр яг завиар очиагүй. Манай хүүхдээ суугаад ихэр би ганцаараа үлдчихсэн. Тэгээ өчтөр одоо ангийнхантайгаа сууж үзэхээс юм чинь маш гоё байлаа. Завин дээр суусан одоо тэрэндээ бүр их баяртай байна бас тийм үү үзээгүй юм бас хин ямар хүмүүстэй суух байсан бэ гэдэг нь одоо цаанаас очтой байсан юм шиг. Тэнд би өөрөө сууж үзээг өгсөн чинь манайхан гайхаад байгаа юм чинь завир ээж үзээг айдаг. Тэгээд энэ зоригтой нэг найзуудаа хараад тэгээд суусан тэр бол гоё. Гэхдээ манайхан 100 сэтгэл хангамж маш сайхан байна. Энэ жилийн 25 оны аяа маш сайхан дурсамж түүхтэй аяллаа да. Ингээд бүх хамт олондоо найзуудаа ирээгүй нэг дараа дараагийн уулзалтанд ирээрээ гэж хүсэж байна. Сайхан дөрөвсөг явуулаарай. Одоо зургатаа бэлтгэндээ бүх юм багтаагаарай. Тэгээд ангийнхан хамбата эрүүлийн хийхүсээ урт удаан наслаарай гэж хүсье. За баярлалаа. Лаа нэг дахин зэрэг